найзуудаа, Израиль улс, хойд Израиль, өмнөд Юда хоёр хэсэг хуваагдчихсан. Энэ нь Бурханд бус хиймэл шүтээнд үйлчилснийх юм. Хойд Израилийг 19 хаан хаанчилсан ч бүгд Бурханы мэлмид атгаг муу хаан байв. Харин өмнөд Юдаг 20 хаан хаанчилсан ба 4 хаан нь сайн хаан байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрхийн хэрээр өмнөд Юда хүртэл Бурханаас холдож орхив. Гэсэн ч Бурхан Израилийн ард түмэнд хайртай байлаа. Бурхан олон эс үзүүлэгчдийг илгээн Бурхан руу эрг хэмээн айлцсан юм. Гэсэн ч гэмшилгүй эцэстээ хойд Израиль нь хүчрхэг улс Асирийн гарт мөхсөн билээ. Ард түмэн Израилаас хөөгдөж хаасайгүй цагаатчлан тархав. Харин өмнөд Юда Вавилоны гарт сүрсэн юм. Юдачууд Вавилонд боолчлогдсон очоод 70 жилийн турш тэнд аж төрсөн. Ийм сүрэлт хүрсэн ч Бурхан ард түмэндээ хайртай хэвээр байв. Тэдний дунд Даниэлч Вавилонд боолчлогдож очсон ба тэндээ Бурханд хандах итгэлээ сахисан билээ. Вавилоны хаан Израилийн хөвгүүдийн дундаас хамгийн ухаантай царайлаг залуусыг сонгож дүшмдийн зэрэгт бэлтгэв. Тэд Вавилоны хааны ордонд аж төрж Вавилон хэл сурч тэдэнд Вавилон нутгийн нэрийг чанав. Тийм хааны зарилгаар амтдны дээдийг хүртэх залуусын дунд Даниэл түүний 3 нөхөр байлаа. Сая нэг хоолны цаг болоход бусад залуус ширээ дүрэн амтны дээд хоолыг амтархан идсэн ч Даниэл 3 найзын хамт ам хүрсэнгүй. Учир нь хиймэл шүтээнд өргсөн тахилын амттан байсан юм. Даниэл 3 найзын хамт хааны түшмэдэд амжчлан хэллээ. Бидэнд танд хэлэх зүйл байна. Бид бол Бурханд итгэдэг хүмүүс билээ. Өөр Бурханд өргсөн хоолноос бид хүртэх боломжгүй. Бидэнд 10 л өдөр ус өвсөөр хооллохыг зөвшөөрөөч 10 өдрийн дараа бидний зүс царайг хааны зогноос хооллсон хүмүүсийн царайтай харьцуулан үзнэ үү? Ийн 1, 2, 3, 4 10 өдрийн дараа Даниэл ба 3 найзынхын зүс царай ямар байсан бол? Үнэхээр гайхалтай хэрэг. Даниэл ба 3 найзынхын царай гэрэлтэй байх нь тэр. Хааны зоогийг хүртсэн бусад залуусаас илүү эрүүлдсэн хэрэг. Хөөх, юу болох нь энэ вэ? Ихэд гайхсан түшмэд Даниэл тодорхой хэллээ. Бурхан биднийг харж хандсан юм. Даниэл ба 3 найзын итгэлийг харсан Бурхан тэдэнд эрүүл мэнд гоо зүс царайг зөвшөөрсөн юм. Түүгээр зогсохгүй Даниэл 10 дахин давуу мэрэгэн ухаан чадварыг хайрлаж Вавилоны ерөнхий сайд болгон өргөмжлөв. Хайрт найзуудаа, Даниэл түүний 3 найз хиймэл шүтээнд өргсөн хоолыг барилгүй итгэлдээ сахин байлаа. Бурханы мэдлэмид итгэлээ сахин хүмүүсийг таалдаг билээ. Тиймээс Хизэл шавгийн найзуудаа Бурханы мэлмид тааламжтай хүүхдүүд болох уу? Эзний өдөр нямд найз чинь тоглоомын талбай дээр тоглоё гэвэл эзний өдөр нямд Бурханд хүндэтгэл өргөх өдөр гэж хариулж чадах уу? Мөн хоолоо идэхийн өмнө залбирах гэтэл найзууд чинь хараад байх шиг санагдсан ч нүдээ анин Бурхан минь баярлаа хэмээн зориглон залбирч чадах уу? Даниэл түүний 3 найзтай адил Бурханы өмнө эцсээ хүртэл итгэлээ сахих Хис шавгийн найзууд болохыг ерөөж